Таны харж байгаачлан би Гетсман цэцэрлэгт байсаар байна. Энд үнсэлтээр Есүсээс урвж, түүний амьдралын сүүлийн 18 цагийн хамгийн сэтгэл хөдлөмж мөч тохиолсон. Хачирхалтай энэ чухал үйл явдлын талаар Есүсийн тухай өгүүлсэн ямар ч кинонд үзүүлээгүй. Харин бид үүнийг алгасахгүй. Мөн бид тэрүүн дахилж аннанасын ордны тойр дээр очиж загалмайн 2 дахь гайхамшиг бидэнд ямар ач холбогдолтой болохыг олж мэдэх болно. Иерусалимийн 7 гайхамшигт тавтай морил. Есүс Гетсман цэцэрлэгт бидний гим нүгэлтэд тэмцсэн. Энд түүний цус анх газар дунсан. Есүсийг Юудагаас олох тийм ч хэцүү байсангүй. Үхэхээс өмнөх сүүлийн 7 хоног Есүс шөнө бүрийг Гетсман цэцэрлэгт өнгөрөөж дагалдагч нартайгаа хамт залбирдаг байв. Шөнө дундын орчимд Юдас Есүсийг баривчлах Ромын цэргүүд болон сүмийн хамгаалагчдыг 200 орчим хүн дагуулan Чидүн уул руу чиглэн ирэв. Тэд бамбар, дэнлүү, зэр зэвсэг агсан иржээ. Энэ үдэш Есүсийн тухай өгүүлдэг ямар ч кинонд гардаггүй үйл явдлууд өрнөнө. Зарим хүмүүс Есүс өөрийн амжилтын золиос болсон гэж боддог. Түүнийг Америк нэгдсэн улсын Мартин Лютер Кинг, энэтхэгийн Ганди зэрэг хүчирхийлэлгүй эсэргүүцлийг хохирогч болсон хүмүүстэй харьцуулдаг. Гэвч тийм биш. Тэд Есүсийг халаагүй. Еврей удирдагчид болон Ромын цэргүүд түүнийг баривчлах чадваргүй байсан. Есүс нөхцөл байдлыг бүрэн хянаж байсан. Иохан 18 дугаар бүлэгт 200 орчим цэрэг тахилчид, ахлагчид Есүсийг баривчлахаар ирсэн гэж бичсэн байдаг. Дагалдагчид айсандаа ухарсан боловч Есүс ураг шалхаж "Та нар хэнийг хань вэ?" гэж асуусан. Та хэнийг хань вэ гэх асуултын хариултыг Есүс юр мэдээгүй мэд. Гэхдээ Есүс энэ асуултын хариултыг мэдэхгүйтэй биш. Харин биднийг ямар нэгэн зүйл олж мэдээсэ гэсэндээ асуусан. Цэргүүд "Бид Назарын Есүсийг хайж байна" гэж хариулав. Дараа нь юу болсон нь үнэхээр гайхалтай. Есүс цөөхөн үгээр "Би бол тэр" гэж хариулав. Тэр үед 200 зэрэг тахилчид, ахлагчид, зарцнаар бүгд хоошоо ухарч газар унцгав. Туйлын эмх замбраагүй байдал үүссэн. Тэд газар тунсан. Хаа сайгүй гал гарч төөрөлдсөн. Тэд миний Есүсийг барьж чадаагүй. Есүсийн хариултад цэргүүдийг өвдөг сөхрүүлсэн ёр бусын хүч байв. Тэрээр грекээр эго эйми буюу би байна гэж хэлсэн. Энэ бол шатаж буй буднаас Бурхан Мосед өөрийгөө илчлэхдээ би байдаг гэсэн үгтэй ижил үг юм. Энэ үгээрээ Есүс тэнгэр дэх эцэгтэйг нэг гэдгээ тодорхой илэрхийлсэн. Энэ дэлхийн захирагчдад өөрийн хүчийг үзүүлснээр Бурхан Есүсийг алдаршуулсан. Мосе шатаж буй бут руу ойртож чадаагүйтэй адил цэргүүд Есүст ойртож чадаагүй. Есүс баривчлагдахаас өмнө хинч амийг минь надаас авахгүй. Харин би өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад бий. Буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан гэж хэлсэн. Тэд Есүсийг халаагүй. Тэд түүнийг баривчилж чадаагүй. Ахлах тахилчийн хувьд тахилын хургийг тахилын ширээнд авчирсан нь Иудас биш, харин Есүс өөрөө байсан юм. Есүс танд хайртай учраас өөрийн хүслээр амиа өгсөн. Тэр үед Петр боломжийг ашигласан. Тийм ээ. Петр сайдар бэлтгэлтэй байсан бөгөөд хувцасныхаа доор богино айлд нуусан байв.
Тэгээд өөрт нь хамгийн ойрын унсан хүн рүү гүйсэн ба тэр нь тэрүүн тахилчийн зарц Маалх байв. Саяын болсон явдалд цочирдсан хിവэр байсан Маалх газраас өндөөмөгцөө өөрлөө нь Петр яран гүйж ирж байхыг харав. Петр илдээ талайхад Маалх амжиж болтов. Төд удалгүй тэрээр хашгирч чихэн газар тунаж толгойноос нь цус урсаж байх нь тэр. Энэ үүмэн самуунтай шөнө Есүс юу хийсэн бэ? Тэр Петрийг зэмлэн илдээ гуйнд нь хийгээд 12 легионоос олон тэнгэр элчийг одоо надад илгээхийг би эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу гэв. Тэгээд Есүс тасарч унсан чихийг авч бүтээлж гайхамшиг үйлдэв. Тэр гайхамшигаар тахилчийн зарцын толгойд тавив. Ийхүү Есүс Маалхыг зөвхөн түүнд тохиолдсон гэрчлэлтэй нь Каяф руу буцаав. Каяф Есүсийг үгүй хийхийг л хүсэж байлаа. Есүс өөрт нь юу хийснийг Каяфад хэлэх хэмээн Маалхыг илгээв. Энэ бол Есүсийн мөн чанар. Бас Бурхны мөн чанар. Тэгээд Есүс цустай гараа сунгахад тэд түүнийг баривчлав. Цэргүүд Есүсийг байцаахаар тэрүүн тахилж Аннас руу аваачав. Археологчид Wall Museum дэх ариун сүмийн уулын билээс тэрүүн тахилж Аннасын ордны балгасыг олжээ. Есүсийг анх байцааж цусыг нь гартал тамалж байсан газарт би аль болох ойртмаар байна. Энэ газар түүний цус 2 дахь удаага газарт унсан. Бид гудамжны төвчнөөс 3 м орчим доошлж цаг хугацааны хувьд ойролцоогоор 2000 жилийн өмнөх хугацаа руу буцъя. Эндээс бид Есүсийн үеийн 6 байшингийн балгасыг харж байна. Эдгээр байшингийн нэг нь тэрүүн тахилж Аннасих байх магадлалтай. Үнэн хэрэгтээ бид баруун хэрмээс хэдхэн минутын зайтай байдаг. Үзэсгэлэнт мозаик, фреск, чулуун ширээ зэрэг нэгэн цагт энд чинээлэг, шашны элитүүд амьдарч байсны нотолгоо юм. Энэ байшинд байгаа янз бүрийн ёслолын угаалгын савнууд үнэхээр гайхалтай. Энд амьдарч байсан тахилчид ариун сүмд орохын өмнө усанд орох ёстой байв. Тэд тусдаа угаалгын савтай байсан тул нийтийн халуун усанд орох шаардлагагүй байсан. Энэхүү гоёмсог чимгэлсэн хүлээн авалтын танхим нь 6 танхимын хамгийн том нь юм. Таазны гоёмсог хийз ханан дээрх засал чимгэллийн тэгш өнцөгт хэв маягийг анхаарч хараарай. Энэ бол тансаг эд баялагын баталгаа юм. Зарим судлаачид Есүс энд тэрүүн тахилч Аннасын өмнө хүргэгдсэн байх магадлалтай гэж үздэг. Зөвлөл Есүст цаазын ял оноохоос өмнө 2 хурал хийх ёстой байсан тул цэргүүд Есүсийг эхлээд тэрүүн тахилч Аннас руу авчирсан. Есүс бидний гэм нүглийн эсрэг том сүнслэг тулаан хийсэн тул ядарч туйлдсан байв. Аннас Есүсийн дагалдагчид болон Есүсийн сургаал гэсэн 2 зүйлд төвлөрч байцаав. Гэвч дагалдагчдын талаар асуухад Есүс чимээгүй байв. Тэдний нэг нь өөрөөс нь урвсан, бусд нь зогтсон. Тун удалгүй Петр өөрийг нь таньдаг үгүйсгэн гэж Есүс хэлсэн. Үгүй. Есүс дуугүй байснараа дагалдагчтай хамгаалсан. Байцаалтын үеэр сүмийн цэргүүдийн нэг нь Есүсийн нүүрлүү цохив. Иш үзүүлэгч Мика үүнээс 700 жилийн өмнө тэд саваагаар Израилийн шүүгчийн хазрыг саваадна гэж зөгнсөн. Энд Есүс бидний төлөө 2 дахь удаага цусаа урсгасан. Энэ хавьд хаа нэгтээ түүний цус урссан. Есүс гэмгүй байсан. Гэтэл тэр яагаад өөрийг нь Аннасын ордонд буруутгаж хэлс хэрэг тохиж цус гартал нь харигсаар хүчирхийлэхийг зөвшөөрсөн бэ? Яагаад? Өмнөх ангид Есүс бидний өмнөөс бидний нүглээр дүүрсэн амьдралын аягнаас уусныг тодорхой өгүүлсэн. Үүнтэй адил Есүсийн өөрт нь Аннасын ордонд бидний өмнөөс хэлсээр буруутгахыг зөвшөөрсөн. Хэдийгээр Бурхан бидний нүглийг уучлсан ч чөтгөр биднийг үргэлж буруутгадгийг бид мэднэ. Мөн нэгэн таныг үргэлж буруутгаж, таныг буруутан мэт санагдуулах болно. Тэр таныг нүгэлд уруу татсаар байх бөгөөд
Дараа нь таныг мөн адил нүгэлд буруутгана. Тиймээс хүчирхийллийн үеэр Есүс таны өмнөөс буруутгах болсон. Тэр таны эсрэг яллагчийн бүх бурууг өөртөө үүрч таныг нүглийн хүчнээс чөлөөлсөн. Бурхан бидний эсрэг тэмдэглэлийг авч Есүсийн цусаар цэвэрлсэн. Тиймээс муу нэгэн таныг буруутгах эрхгүй болсон. Колосай 2-р бүлэгт Паул бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнж байсан үрийн дансыг арилгав. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ. Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов гэж хэлсэн. Бурхан энд урссан Есүсийн цусаар таныг буруутгаж байсан тэмдэглэлийг цэвэрлсэн. Муу нэгний бүх буруутгалыг эзэн Есүсийн үнэт цусаар угааж арилгасан. Өөр нотлох баримт байхгүй. Нотлох баримт хангалтгүй байхад шүүгч хэн нэгнийг цагаатгадаг шиг Бурхан Есүсээр дамжуулан таныг буруутгасан дайсны бүх буруутгалыг цагаатгасан. Одоо та бүх гин буруугаас ангид Бурханы өмнө зогсож чадна. Илчлэл 12-р бүлэгт өгүүлснээр чөтгөр таныг дахин буруутгах үед чөтгөрийг Есүсийн нэрээр дуугүй болгох эрх мэдлийг Есүс танд өгсөн. Яаж? Библиэд хурганы цус болон таны гэрчлэлийн үгийн тухай өгүүлдэг. Энэ бол загалмайн 2 дахь гайхамшиг юм. Есүсийн танд өгсөн ялалт дотор бат цогс. Таны төлөө Есүсийн хийсэн зүйлийн улмаас та эрх чөлөөтэй болж дахин төрсөн. Бурханд талархъя. Дараах залбиралд бидэнтэй нэгдээрэй. Тэнгэрлэг эцэг минь, та миний бүх нүглийг загалмаа дээр цовдолж, намайг эзэн Есүсийн үнэт цусаар угаасан гэдэгт би итгэдэг. Одоо чөтгөр намайг буруутгах эрхгүй. Би гин буруугийн болон ич хүрийн ачааг үүрэх шаардлагагүй. Есүсийн эрхэм нандин цус болон миний гэрчлэлийн үгсээр дамжуулан буруутгагч одоо үрд дуугүй болно. Эзэн минь, та миний бүх нүглийг уучлсан. Гайхамшигт загалмайгаар намайг цагаатгаж, хайртай хүүхдээ болгон авсанд баярлалаа. Амен.